Өнөөдөр цаг үе өөр болсон. 90-ад онд мэдээлэл байхгүй, ганцхан үнэн сонио уншдаг, ганцхан суугийн телевиз мэдээ хардаг байсан бол өнөөдөр хүссэн бүх мэдээлэлээ хүссэн бүх хэлбэрээрээ Монгол улсын иргэн болгон гар утаснаас авах бололцоотой болцсон, хүн болгон сэтгүүлч, хүн болгон хууль зөрчиж байгаа үйлдэлийг нээлттэй ил тод хардаг болцсон. Шилэн болгон ил тод байх нь олон нийтийн оролцоотой байх нь олон нийтийн хяналтанд ор хийн. Тийм болохоор хулгай хийгээд хувилдаад үн цэнгүй болгоод авчихгүй гэдэг хардлага бол хэрэггүй гэдгийг төсөөлье. За алдагдaltaй ажиллаж байгаа асуудал дээр төр алдагдaltaй ажлуудад байгаа штэ гэж үнэн. Алдагдaltaй төр эрчим хүчний компаниудад үнийг бариад байгаа. Төр үн барьж байгаа учраас эрчим хүчний компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа. Энэ дээр бас тийм үү? Төрийн эрчим хүчний компаниудын 51% төрдөө байна. Тодорхой хувийг нь тийм үү? Олон нийтийн оролцоотой, аж ахуйн нэгжийн оролцоотой болгоод тэр илүү өндөр зардал, элдв янзын шахаа, элдв данхар бүтцийг нь бий байхгүй болгох оролцоо болгох ингэх юм бол тэр өртөг зардал нь буураад эрчим хүчний үн хямдрах боломж болж үүсч болох юм а гэж харж байгаа. Дээрээс нь хувийн хвшлийн компаниуд өчнөө олон цахилгаан стандарт бариад эхэлсэн. Зөндөө баригдаж байгаа. Үүнтэй бас өрсөлдөөд явна.